Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар иргэний нисхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн Монголын иргэний агаарын тээвэр компанийг хувьчлах тухай заалт гишүүдээс олонхын дэмжлэг хүлээж чадсангүй. Тиймээс Монголын иргэний агаарын тээвэр компанийг хувьчлах асуудал нэг хэсэгтээ хүндэтгэхгүй боллоо. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаанаар улсын хурлын гишүүн Арвинг улсын хурлын гишүүнээр томилсон үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанаас сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 11-р сарын 24-ний өдрийн санал хураалтын дүнгийн тухай 160 дугаар тогтоолоо Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу гаргасан байна хэмээн үзээд улмаар үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 21-р зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтолцоог батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 76.7% саналаар дэмжин хэлэлцэх зүйтэй хэмээн үзлээ. Ерөнхий сайд Алтан хуйг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оюутлахын асуудлаар мэдээлэл хийлээ. Оюутлага компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 6-нд болохтой холбогдуулан ийм мэдээлэл хийж байгааг ерөнхий сайд тэмдэглээд тус компани үйл ажиллагаатай холбогдуулан сүүлийн үед гарч буй мэдээллүүдийн талаар нэгэн ойлголттой болох нь төрийн бодлого цааш зөв чиглэлд чухал үр өгтэйг тодтоглоо. Ерөнхийлөгч улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оюутлахын асуудал 3 шаардлага тавилаа. Нэгдүгээрт оюут толгойд Монгол улс хууль ёсныхоо байр суурийг эзлэе. Хоёрдугаарт оюут толгойд санхүүгийн үйл ажиллагааны хяналт ил тод байдал бий болгоё. Гуравдугаарт хяналт тавьдаг бүтцийг бий болгож дотоодын аж ахуй нэгжүүдийн оролцоог ажил хэрэг болгох ёстой гэсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчөө санаачлан боловсруулсан ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцүүлгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциац бизнесийн зөвлөлтөй хамтран Кимбиске зочид бодол зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон үндэсний аж ахуйн нэгжүүд мэргэжлийн холбоотын төлөөллөд оролцож санал бодлоо солилцсон байна. Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар хөдөлгөөн тэргуулийн 5 алба хаагчийн авилгын хэргийг шүүх хурал болох байсан ч өмгөөлөгч шүүх хуралд ирэх боломжгүй гэх шалтгаанаар 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшиллоо. Цагдаа алба хаагчдыг хууль бусаар самрны бизнес эрхэлж байсан хятад иргэдээс их хэмжээний авилга авч самрыг нь хэлээр гаргахад тусалсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан юм а. Авилгатай тэмцэх газраас ээлжид мэдээлэл хийлээ. Тэнд мэдээлснээр эрүүл мэндийн яам, гадаад харилцааны яам, хөвсгөл баян үйлгийн говьалтай аймагуудын төрийн алба хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулалтын мэдүүлгийн явц хангалтгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бүрдүүлэлтийн явц улсын хэмжээнд 65% таа байгаа гэлээ. Мөн энэ үеэр ашигт малтмалын газрын өмнөх удирдлагуудын хийсэн авилга албан тушаалын хэргийн талаар бүрдэн байцаагчид нь мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм а. Эрүүл мэндийн салбарт 7 хоногийн турш анхаарлаа хандуулсан ерөнхий сайд Алтан хуйг нийслэлийн төрийн тусламжийн төвд ажиллалаа. 103 гэж иргэдийн нэрлэл заншсан тус төвийнхэн 118 эмч 58 машинтайгаар 24 цагийн турш 3 ээлжээр ажиллан нийслэлийн 6 төргийн 1.2 сая иргэнд төрийн тусламжийн үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газрын ээлжид хуралдаа өнгөрч амралтын өдөр боллоо. Хуралдаанаар засгийн газрын гишүүд 10 гаруй асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэгээ төлөвлөсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчийг хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, үйл хөдлөх хөрөнгийг худалдах, хувьчлах, шилжүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг авч хэлэлцсэн байна. Мөн өдрийн засгийн газрын хуралдаанаар налахын нүүрсний ордыг аюулгүй байдлыг хангах, хуваараа нүүрс холбогдож байгаа иргэдийн үйл ажиллагааг зэгцлэх талаар авч хэлэлцээд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам цооногт оны эхний улирал багтаа шалгалт явуулж засгийн газар танилцуулгыг шадар сайд Тэрбиш Давг, уул уурхайн сайд Ганхуйг, нийслэлийн цэг дарга бод Улаанбаатар хотын захирагч Батуул нарт даалгалаа. Их жанчин Сүхбаатарын мэндэлцийн 120 жилийн өнгөрч бям бараг тохиолоо түүх өдрөг тохиолдуулсан Монгол Ардын намын удирдлагууд болон ахмадууд Сүхбаатар жанчны хөшөөнд цэцэг өргөсөн байна. Монгол Ардын намын мэдээллийн технологийн хэлтийн дарга баг хурлын гишүүн цогт гэрлийг шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдаа хорох 461 дугаар ангиас хатуулсан. 2013 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл нийтлэг үйл ажиллагааны явцад бусдыг онц ностой гэмт хэрэгт гүтгсэн, эрхчлөөнд нь санаатаагаар халтсан гэх хэрэгээр шалгадаж байгаа түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтанд гаргасан байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Олимп дэлхийн медальтнуудад олгож буй мөнгө урамшууллын анхныг нь тамирчид гардуулсан байгаа. Тэгвэл энэхүү анхны урамшууллаараа Хөлбөрийн Баатар, Цагаанбаатар, Дарханмуул аймгийн 108 ахмадад сар шинийн бэлэг 5-ын идэ бэлтгэн нутгаа зоржээ. Ахмадуудаа баярлуулсан энэ уулзал өчигдөр болсон байна. Өнгөрөх 14 хоногийн амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сонгоогоор ангилан явуулах шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг хэрэгжилтийн хугацаа өчигдөр сонгоотойтой машинууд зогссноор дууссан юм а. Мөн 11 чиглэлээс Нарантуул зах хүртэл том оврын буйхан автобус үйлчилгээнд явж байсан зохицуулалтыг өчигдрөөр дуусгар болгосон байна.